Өдрийн мэнд төргийн үзэгчдээ 99.1 сайтаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За Монгол улсын 8 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуул өглөө 7 цагт эхэлсэн. За харин 22 цагт санал хураалт бол хаагдана. За сонгуульд саналаа өгөхөөр 2 сая гаруй хүн бүртгүүлснээс сая 900 мянга нь бол Улаанбаатар хотод, за сая 145 мянган иргэн бол хөдөө орон нутагт бүртгүүлсэн байгаа. За эдгээр иргэд бол 2085 санал авах байранд бол саналаа өгнө. Хэсгийн хороод сонгуулийн санал хураалтын үед халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байгаа болон эрсцээ мэдээллийг та бүхэнд хүргье. За танай хэсгийн хороонд ер нь хичнээн хүн саналаа өгөхөөр бүртгэлтэй байгаа вэ? За манай хэсгийн хороонд бол нэг 2248 хүн яг сонгогчийн нэрсийн чагсаалтанд бүртгэлтэй байгаа. Одоогийн байдлаар ер нь эрс хэдэн хувьтай явж байна? За одоогийн байдлаар бол нийт сонгогчдын маань 9% нь саналаа өгсөн байна. Эрсцний үед гэх юм бол иргэд маань яг маш идэвхтэй оролцож байна. Ер нь хэдэн насны иргэд ер нь идэвхтэй саналаа өгч байна? Ер нь бол бүх насныхан маань айгүй идэвхтэй оролцож байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул маань. Манай залуу үе нэг үе бодвол сонгуульд бол айгүй өнгөрсөн сонгуулиудыг бодвол идэвхтэй оролцож байна. За танай хэсгийн хороонд ер нь хичнээн хүн саналаа өгөхөөр бүртгэлтэй байгаа вэ? 28/9/2 дугаар хэсгийн хороонд 2571 хүн саналаа өгөхөөр бүртгэлтэй байна. Одоогийн байдлаар ер нь хэдэн үе эрсцтэй явж байна вэ? Одоо 10 гаруй эрсцтэй явж байна. Ер нь бол сонгогчдын идэх өндөр байна гэж харж байна. Сайн байна. Энэ чигээрээ явах юм бол. Хэдээс хэдэн насны иргэд ер нь сонгуулаа идэвхтэй өрөө өгч байна? За насчлах юм бол ер нь одоо 45 хүртэлх насны 45-аас дээш гайгүй явж байна. Ер нь залуучууд бол сүүлийн үед их идэвхтэй ордог болсон шүү дээ бас. За саналаа өгч байгаа иргэд ер нь ямар шатараатаар ер нь саналаа өгч байна? Эхлээд халуунаа үзүүлнэ. Тэгээд хорооныхоо уншуулад баримтаа аваад саналын утсаа аваад тэгээд саналаа тэмдэглээд бүхээгт хийчээд гарахтаа хорооны тэмдэглэгээ хийж байгаа. Санал өгсөн хорооны тэмдэглэгээ. Тэгээд халдвар хамгааллаа сахиа цаашаа шууд гараад авчих. Иргэний өмнөхтэйгээ ирж байгаа. Гэхдээ иргэний өмнөхгүй байсан ч болж байгаа. Ягаад гэвэл сонгогчдын нэрсийн жагсаалтад хорооны хийгээр ер нь зураг нь гараад ирдэг учраас заавал иргэний өмнөх гэсэн шаардлага бол байхгүй. За манай хэсгийн хороонд бол 1991 хүн бол санал өгөхөөр байгаа. Одоогийн байдлаар 257 хүн санал өгчөд байна. Эрс ер нь хэдэн хувьтай үргэлжилж байна? Эрс одоо энэ эрсийн иргэдийн оролцоо бол их байна. Одоогийн байдлаар бол одоо манай гадаа бол одоо нэг 30-30 хүн бол ингээд ажирлцсан өгч байна. Хүн сэтэх бол оролцоо. Энэ 70-аас дээш насны хүн бол 50-аас дээш насны хүн бол оролцоо идэвхтэй. Тэгээд залуучуудаас сонгуульдаа идэвхтэй оролцоо. Одоо саналаа өгөхөөр ирсэн иргэд ер нь ямар үе шаттайгаар саналаа өгч байна? Эхлээд мэдээж хорооныхаа хийгээ шулж байна бас. Тэгээд нэрсийн чагсаалтаа дуулгаад тэгээд саналаа өгч байна. Хамгаалалтын дэглэмийг бид цаанаас өгсөн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн бүгд дүрм журмыг бол баримталж зай барих. Тэгээд бас хариуцлал хадруутлалт хийж ингэж ажиллаж байна да. Санал өгөхөөр ирсэн иргэд ер нь ямар бичиг баримтаагаар ер нь саналаа өгч байгаа вэ? Санал өгөх иргэд бол ерөөсө хорооны хийгээ уншуулад хэрвээ шаардлагатай бол иргэний өмнөлтөд гарах хэрэгтэй. Тэгээд саналаа өгч болно. Өөр бичиг баримт бол шаардлага байна. За бид та бүхэн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баян зүрэг дүүрэгдэх хэсгийн хороодын санал хураалтын эрсцээ мэдээллийг хүргэлээ.